Тэгэхээр ямар асуудал байгаа юм гэхээр яг сая ингээд тодорхой хэмжээний өмнөх одоо монополийн эсрэг газрын гаргасан одоо акт дүгнэлт нь бол хэдхэн цөөхөн компани хоорондоо одоо өгсөн өвөлдөж үнэ тогтмол үнээр одоо нэгэн зэрэг нэмэгдүүлсэн байна гэдэг ийм одоо зүйл гаргаж өнөөдөр ингээд энэ асуудлын шүүхтээ явж байгаа. Тэгэхээр энэ улс төрийн нөхцөл байдалтай одоо уялдуулаад тодорхой хэмжээний үн нэмэгддэг, хомсдол үүсгдэг гэдэг ийм зүйл Монгол улсын одоо үеийн үед л тодорхой хэмжээнд яригдаад ингээд явдаг. Тэгээ бид нар яах юм? Нийт одоо 3.8 сая иргэн аюулгүй найдвартай байдлаа хангаж амьдрах ёстой. Хэдхэн компани асуудлаас болоод ингээд улс төрийн докторгүй байдаг. Ингээд иргэдэн бухимдалтай өдөр шөнөгүй гадаа очрлоо суугаад байдаг ийм асуудал ингээд хин нэгэн цөөхөн компаниар өдөрдөгдөөд явах юм. Ийм зүйл байж болохгүй. Тийм учраас Монгол улс бол энэ доктортой байдлыг хангахын тулд нэгд боловсруулах үйлдвэр буюу газрын засаг боловсруулах үйлдвэрийг маш богино хугацаанд одоо барьж байгуулах ёстой гэдэг ийм одоо зорилтыг тавиад явж байна. 2027 оны төгсгөл 2028 оны эхлэл дээр энэ том бүтээн байгуулалтын ажил учраас яг тэдэн сарын тэдний өдөр ашиглалтанд орно гэж ингэж хэлэхэд бас тодорхой цаг хугацаа шаарддаг учраас 2028 оны эхний улиралд ашиглалтанд оруулна гэдэг ийм зорилттой явж байна. Сүүлийн үед бол одоо ажил эрчимтэй явж байгаа учраас бас 2027 оны төгсгөлдөө оруулчих юмсан гэдэг. За энэ маань одоо тодорхой хэмжээний Монгол Улсын газрын засгийн бүтээгдэхүүнийхээ 70%-ийг хангах юм нөхцөл байдал бүрдэнэ. Оросын холбооны улстай энэ найрсаг хамтын ажиллагааг хөгжүүлж мөн одоо урд хурцлах бүгд найрамд хятад ард улсаас бүтээгдэхүүнээ тогтмол авах асуудлууд бол яригдсаар л байна. Явсаар л байна.